Энэ эзэнгүүцэнтэй холбоотой ямар тайлбар хэлэхээр байна? Тэгээ энэ төслөөс хүмүүс байна уу? Энэ дээр хариулт өгөөч. За, ажлын хэсгийн 2 дахь микрофон хариулт. Нэр албан тушаалаа хэлээд. За, Монгол газрын тус боловсруулах үйлдвэр төрийн өмчт компани гэрээ хэрэгцээ газрын даргачин зэрэг гишүүний асуултанд хариулъя. За, төсөл бол нийт 4 EPC гэрээний өрөөнд бол хэрэгжиж байгаа. За, 1-р EPC гэрээ бол 2021 оноос эхлээд барилга ухсралтын ажил нь дуусаад 24 онд бол ашиглалтанд оруулаад, байнгын ашиглалтанд оруулаад эхний энгийн иргэний барилга байгууламжуудыг бол бүгдийг нь бол ашиглаа явж байгаа. За, тэрэн дээр бол нэг ашиглах эзэнгүүдэд яасан юм бол байхгүй, бүгдийн төсөл хэрэгжүүлэгч нэгжээс бол бүгдийн ашиглалт арчилгааг нь бүгдийг хариуцаад явж байгаа.